Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. DBS телевиз Wellbe компанитай хамтран сайн уу биемийн цоо шинэхэн нэвтрүүлгийг бэлтгэн хүргэж байна. Энэхүү нэвтрүүлэг маань эрүүл мэндийн мэдлэг түгээх, за мөн хүний бие махбодтой танилцах, асуулт хариултын нэвтрүүлэг байгаа. За би танаас асуулт асуун, та зөв хариулж чадах юм бол бяцхан гарын бэлэг авах болно. Ингээд асуулт эхэлцгээе. Сайн байна уу? Асуулт асууя. Хүргэж өгөөсөө. Галтан дээрх хэрвээ байдаг бол Өглөө усаад хамгийн түрүүнд юу хийдэг вэ? Гар нүрэл угаадаг та. За тэгвэл хүнд хідэн гидс байдаг вэ? Бүдүү нэрээ 2 гидс байдаг шүү дээ. Дахиад нэг байна. Мэдхгүй. Юу лээ? Тэр нь шулуун гидс ах Тийм нэ. шулуун. За танд бэлгэн GatPro. За Ихтэй бахтэр өглөө бүр уугаарай. За баярлаа. Сайн уу? Асуулт асууя. За өглөө усаад хамгийн түрүүнд юу хийдэг вэ? Осох За тэгвэл хүнд хідэн шүд байдаг вэ? 36 юм л. Мэдгүй. 36 цаах. Чиний хаманд 36 шүд багтахаар байна уу? Зам үгүй баха. Тэгвэл нэг 15-аас 20 мөр. Тэр баха. Сайн мэдгүй. За тэгвэл хүнд за том хүнд болохоор 32, хүүхдэд 28 шүд байдаг бах нэ. За ойлголоо. За чамд бэлгэнд GatPro өглөө бүр уугаарай. За баярлалаа. За дээр нь ард талд нь за тайлбар нэг шүү. За. За баярлалаа. Сайн уу? Асуулт асууя. За хүнд хідэн шүд байдаг вэ? 32. За зүг байна. За зөв хариулсан юм чинь гарын бэлэг өгнө. GatPro өглөө бүр уугаарай. За баярлалаа. Сайн байна уу? Асуулт асууя. Хүний биеийн хамгийн том эргэтэн ямар эргэтэн бэ? Зүрхэл хэлбэг. Үгүй. Хүний биеийн хамгийн том эргэтэн арьс байх нэ. Гад нэр арьс шүү дээ. За GatPro ашигтай бэхтэр өглөө алга уугаарай. За баярлалаа. Хаас болохоор ямар асуулт асах вэ? Хүн дахаа хідэн гидс байдаг вэ? 3. За 3 нь яг ямар гидс вэ? Нарийн бүдүүн. Нарийн бүдүүн. Нөгөөх нь нөгөө шолон гидсэл хэлгээд бодлоо. За зөв байна. За таньдас ашигтай бэхтэр өглөө алга уугаарай. За. Сайн байна уу хаа? Асуулт асууя. За хүний биеийн нойр булчирхай хаана байдаг вэ? Хүний биеийн нойр булчирхай. Тий. Хотоодны дор. За та яг ингэж хаана байдгийг ингэж зааж өгвөл. Тэгээд энэ хотоодны дорын зүүн талдаа шүү дээ. За зөв байна. За танд GatPro ашигтай бэхтэр өгнө. За тэр бум ашигтай бэхтэр GatPro та өдөр болгон өглөө болгон ус уусныхаа дараа уугаарай. Баярлалаа. Сайн хоёроо. Асуулт асууя. No. Хүш яга зүгтчихваа. Хүн хідэн хуруутай вэ? Хүн 20 орос. За зөв байна. За GatPro ашигтай бэхтэр өглөө алга уугаарай. За. Чи ашигтай бэхтэр уудгүй. Үгүй. За тэгвэл ууж агаарай за. За баярлалаа. Хүний биеийн хамгийн урт эрхтэн ямар эрхтэн бэ? Миний би хамгийн урт өрхтөн үү? Гүдэн гэцүү. Зөвтггүй. Бүдүүн гэдшээ. Нарийн гидс. Нарийн гэж харин тий. За GatPro ашигтай бэхтэр. Оо баярлалаа. Хоёр өдөрт ямар нэгэн ашигтай бэхтэр витамин уудаг уу? Үгүй. Удаггүй юу? За тэгвэл асуулт асууя. Би бэлэгтэй асуулт. За хүний биеийн хамгийн том эрхтэн. Тэр Окей. Арьс. Тийм ээ. За бэлгэнд нь ашигтай бэхтэр GatPro өдөр болгон уугаарай. За тэгвэл хүний биеийн хамгийн хүчрхэг булч ямар булчин бэ? тэрийг сайн мэдгүй. Бодоод үзтээ. 5 minutes later. Өстө толгойд орчихгүй. За тэгвэл хүний биеийн хамгийн хүчрхэг булчин нь зажлуурын булчин байдаг байх нэ. За GatPro 16 тэрбум ашигтай бэхтэр GatPro өдөр болгон өглөө болгон ус уусныхаа дараа уугаарай. За. За баярлалаа. Сайн уу? Асуулт асууя. За хүүхэд төрөхдөө хэдэн ширхэг ястай төрдөг вэ? Мэдгүй. За тэгвэл 300 ширхэг ястай төрдөг байх нэ. За чи өдөр тутамдаа ер нь витамин уудаг уу? Уудаг. Ямар витамин уудаг вэ? Ээж нэг ашигтай бэхтэр гээд нэг юм авч. Тэрийг уудаг. За тэгвэл GatPro өглөө болгон ус уусныхаа дараа уугаарай.
Баярлаа. Бэрэл гэдэг яг ингэж годомжинд явж байгаа хүн ирээд асуулт асуувал хариулж чадахгүй л хальтай тий. Сайн байна уу? Асуулт асууя. За, хүний биеийн хамгийн том яс ямар яс байдаг вэ? Юу? Хамгийн том яс. Чүмөгний яс. Тийм ээ. За, зүг байна. Танд гафро. Өглөө болгоогоорой. За баярлалаа. Баярлаа. Wellbe Shop дэлгүүрийн Дархан хот дахь гэрээ салбар нь Дархан их дэлгүүрийн 109 тоотод үе талгаа нээсэн байгаа юм байна. Та бүхэн эндээс Wella, Londa, Nayox-ийн зэрэг мэрэгжлийн үс ажиллагааны бүтээгдэхүүнүүдийг худалдан авах боломжтой болсон байна. Сайн байна уу гэж асуулт асууя. Хүний гэдэс ямар үүрэгтэй вэ? Гүний гэдсэн хоолыг зохицуулах, хүний дулаан хадгалах, хоол боловсруулах. За зүг байна. Гафро ашигтай бэхтэр өглөө болгоогоорой. Баярлалаа. Сайн байна уу гэж асуулт асууя. За хоол хүний биед хэр удаан боловсроод гадагшилдаг вэ? Хоолоо. 4 юм уу? 4 цаг юм уу? Окей. Ямар хоол юм? Ер нь бол хүний эзэн хоол. Эцсийн юунаас шалтгаалах вэ? За тэгвэл 13-аас 24 цагийн дотор боловсроод гадагшилдаг байх нэ. Тийм үү. Ямар төрлийн хоолнд гэж байна? За ерөнхийдөө бол эзэн хоолнууд бүрэн боловсроо. За Gatfro ашигтай бэхтэр өглөө болгоогоорой. За баярлалаа. Баярлалаа. The next day. Сайн хоёроо. Хоёр өглөө босоод шүдэ угаасан уу? Аха. Шүдэ угаасан уу? Мэдээ. За тэгвэл хүн хэдэн шүдтэй вэ? Том хүн жоох хүүхдүүдээс ял. За тэгвэл том хүн хэдэн шүдтэй? 32 гэдэг үстэй. Зөвлөө. Зөв билүү? Зүг байна. 32. 28. Зүг байна. Гарын билээ өгнө. За. Ашигтай бэхтэр ууж дархлаагаа дэмжээрэй. За, баярлаа. Сайн уу? Өглөө босоод усуусан уу? Усоо. Өглөө босоо ер нь бол усууд шүү дээ. Яагаад? Тэг манай их чи ер нь бол өлөнгөө тайлж агаар л гэдэг юм л да. Nice. За тэгвэл хүн хэдэн гизтэй вэ? Хүн эдэн хийцтэй. Нэг л хэлэгтэй. Окей. Стомтик. За тэгвэл бүдүүн Шулуун. өөр. Нарийн. За 16 тэрбум ашигтай бэхтэр Gatfro. За баярлалаа. Тэгтээ асуулт асууя. За хүнд хэдэн шагаа байдаг вэ? 2. За зүг байна. За өдөрт нэг удаа ашигтай бэхтэр уугаарай. За тэр нэг ирж байгаа залуу болсон. Тийшээ тэр их ч байхгүй. За тэр их ч ойлгохаар бүцгэрэй байна. Гатаад ихт үнэр ямар шуургатай байна тий. Тутагш оръё. Би л амар даарч байна. За асуултаа өргөжлүүлье. Бэлэгтэй асуулт. Сайн уу ёо? Сайн уу? Өглөө босоод хамгийн дөрөнд юу хийдэг вэ? Нүүр гараа уудаг. Тийм үү? Тэ. За тэгвэл хүнд хэдэн хуруу байдаг вэ? 20. За 20. Чи буруу хариултлаа гэж дуудаа юм шиг үстэй. 20 зүг. Би тоолоод үзэх юм. Тоолч. Тэ. За. Хийдэй. 20. За баяр хүргэе. Gatfro. Дархлаагаа дэмжиж байгаарай. Тоолж байна. Нэг уухта тэр бум ашигтай бэхтэр ууж байгаа шүү, тэ. Сайн байна уу гэж асуулт асууя. Хүний шүлс ямар үүрэгтэй вэ? Миний шүсөө. Та сайн мэдгүй байна. За би танд тэгвэл төхөөлөд өгье. Хоолыг задлах шүлсээрээ яана гэдэг лээ. Дэвтээх үүрэгтэй. За, Gatfro бэлгийн өгч За байна. баярлалаа. Five minutes later. Сайн байна уу? Асуулт асууя. Таны биеийн хамгийн урт эрэхтэн ямар эрэхтэн бэ? Хөл. Гэдэс дотор байдаг. Юу юм шиг. Санаанд орж ирдэг бай. Ямар нарийн гиз. Тийм ээ. Зүг байна. За та өдөрт нэг удаа Gatfro уугаарай. За баярлалаа. За. Ингээд л хүмүүс асуултанд хариулаад байвал би ингээд гэрлэгэнд Gatfro өгөөл нь шүү дээ. Сайн байна уу? Асуулт асуучих уу? Таны гидс ямар үүрэгтэй вэ? Би жирэмсэн байгаа даа. Тэгэхээр хүүхэд тех бүгдээ. Өөр. Гэдэс үү? Өөр мочгүй. За тэгвэл гидс нь хоолыг боловсруулах үүрэгтэй ах нэ. За танд бэлгэнд Gatfro. За. Та өглөө босоод хамгийн түрүүнд юу хийдэг вэ? Яаж гинэ? Өглөө босоод хамгийн түрүүнд юу хийдэг вэ? Нүүр гараа гажлж байдаг шүү дээ. За тэгвэл таны
биеийн хамгийн том эрэгтэй ямар эрэгтэй юм бэ? Юу гэсэн үг? Таны биеийн хамгийн том эрэгтэй. Тэ зүрхэл байгаа. Үгүй ээ. Таны биеийн хамгийн том эрэгтэй бол арьс байх нэ. За танд Гатпро ашигтай бэхтэр өдөрт нэгийг заавал уугаарай. За таны гидсний гөрөлцөх хөдөлгөөнийг сайжруулнаа. За баярлалаа. Бэлэгтэй асуулт буурээс сэлгээд олон улсын гадаа ирлээ. За одоо эндээс хүмүүсээс асуултаа асуугаад бэлгэнд нь Гатпрого өгцгөө юу. За бод өгчээ. Асуулт асууя. Хүн хэдэн ястай байдаг вэ? Мэдхгүй шүү. За та мэдхүү. Би хариултыг хэлчих үү танд? Хариултыг хэлчих чаах чи яваад өгл. За. Өөрөөс л асууч. Сайн байна уу? Асуулт асууя. Хүнд хэдэн яс байдаг вэ? Хүнд хэдий ясаа? Нийт хэдэн яс байдаг вэ? 300 хөдөлгөөн сонсч ирсэн юм байна. Окей. За, та би тань зөв хариултыг хэлье. 206 яс байдаг байх нэ. За танд Гатпро. Өдөр бүр уугаарай. За баярлалаа. Сайн хоёроо. Асуулт асууя. За, хүүхэд төрөхдөө хэдэн ястай төрдөг вэ? Мэдгүй. Мэдхүү. За тэгвэл хүүхэд төрөхдөө 300 ястай төрдөг байх нэ. За та хоёрт Гатпро бэлгэнд өгье. Энэ хоёр хоорондоо наалч. Та хоёр салгаад авчихдаг хүн. Та хоёр гэхдээ найзлахаа уйлж болохгүй шүү. Нэг салгасан ч та хоёр найзлахаа уйлж болохгүй шүү. За. За Гатпрог өдөр алга уугаарай. За. Баярлалаа. Асуултанд хариулт авна гэж зогсоод байхгүй тий. Сайн байна уу? Таны олгой хаана идэг вэ? Би уурахгүй. Би гадаар. Гэтэ би танд хэлээд өгөө. Би уурахгүй. За. Би гадаад хүн гинэ. Би ойлгохгүй гэж. Сайн байна уу? Асуулт асууя. Таны олгой хаана идэг вэ? Гидсэн дотор л байгаа л гүнд. Аль хэсэгт нь байдаг вэ? Бором. За зөв байна. За танд ашигтай бэхтэр Гатпро өдөр алга уугаарай. За. Сайн байна уу? Асуулт асууя. Таны биед ямар бактери байдаг вэ? Ямар бактери байдаг вэ гэсэн чинь байхгүйгээ яваад үлдэж шин. Гидсний гөрөлцөх хөдөлгөөнийг сайжруулах, дархлаа дэмжих шаардлагатай гинэ. Үүрэгтэй. Өдөрт нэг удаа өглөө ус уусныхаа дараа унаа. Би хүмүүст ингээл те ашигтай бактери уух хэрэгтэй шүү гэдгийг л хэлэх гээд байгаа байхгүй юу? Тэгэхэд хүмүүс надаас тухтаал байна л да. Сайн байна өгчээ. Асуулт асууя. Нойр булчирхай хаана идэг вэ? Нойр булчирхай гэж. За. Хариулт зөв байна. За танд Гатпро ашигтай бактерийг бэлгэнд өгч байна. За та өдөрт нэг удаа өглөө ус уусныхаа дараа уугаарай. За баярлалаа. Бэлэгтэй асуултын хамтрагч Вэлби та бүхэн дараагийн удаа надтай таарах юм бол заавал асуултанд хариулж гарын бэлэг бэлгэнд аваарай. Баяр таа.